За сонсогчдоо сайн байцгаана уу? Подкастынхаа ээлж дугаарыг та бүхэнд хүргэж байна. Тэгэхээр энэ дугаартаа бид нэр өсвөр насны хүүхдүүдэд за үнэхээр ер нь сэтгэл зүйн асуудал байгаа мó? Манай Монгол улсад сэтгэл зүйтэй холбоотой одоо энэ асуудлаар нөхцөлөд нь ер нь ямар байгаа юм бэ гэдэг энэ мэдээллийг хүргэхээр зочноо ирсэн байна. За сайн байна уу өнөөдрийн өдргөө? Сайн байна уу өнөөдрийн өдргөө. За танай байгууллагын зүгээс маш чухал судалгаа. За 2022 оны шинэ судалгааг бас ингээд гаргасан байна. Бид бүхэн бол маш их олзуурхаж юун төрөнд зочноор ирсэн. Тэгээд Монгол улсад байгаа өсвөр үеийнхний дунд ер нь одоо энэ зан үйлийн сэтгэл зүйн байдал ямар байгаа талаар нэлийн цогц байдлаар судалсан байсан. Тэгэхээр юун төрөнд сэтгэл зүйтэй холбоотой, зан үйлтэй холбоотой энэ асуудал дээр сэтгэл зүй гэж ер нь яг одоо энэ подкастын турш хоёлаа ярилцахдаа юуг ойлгох юм бэ? Тэгээд тэр талаар ойлголтоо эхлээд сонсогчдод өгье гэж бодчих. За ерөөдөө сэтгэл зүй гэдэг нь бол одоо бусдын ойлголтоор л ихэнхдээ нэг тийм хүний одоо зан байдал, нэг характер ч юм уу тийм хүмүүс судлал гэж ойлгоод байдаг. Гэтэл сэтгэл зүй маань яг ерөөдөө айгүй том хүрээний гэж ойлгож олно. Тархины судлал, тархины ер нь яг ямар үүрэгтэй яаж оролцдог ингээд тийм үүнээс гадна эндээс нэрээ хичлээд хой тогтоолт ч юм уу тань мэдхүүгээ явна. Тэгээд түрүүний хэлдэг шиг зан характер ч гэсэн мөн оролцсон. Манай судалгаанд бол илүү сэтгэл зүй гэдэг нь бол илүү одоо эрсдэл талаасаа гэх юм уу дотоод эрсдэл, гадаад эрсдэл гэдэг юм тэр талаараа судлагдсан судалгаа байна. Хэр хугацаанд хийж гүйцэтгсэн бэ? За хэдээс хэдэн насны хичнээн одоо хүүхдийг ямар хүрээнд хамруулсан бэ те? За манай судалгаа ерөнхийдөө жил гарангийн хугацаанд хийж гүйцэтгэгдсэн. 14-19 насны 1600 гаруй эрэгтэй эмэгтэй өсвөр насны хүүхдүүдийг хамруулсан. Улаанбаатар болон 21 аймгийн бүх хүүхдүүдийг хамруулж чадсан зохиц судалгаа болсон байна. Судалгаан дээр дурддагдж байгаагаар одоо ер нь өсвөр насныханд тулгамдж байгаа асуудлууд нь юу байна вэ? За хэдэн бүлэгт та бүхэн хувааж авч үзсэн бэ те? Манайх ер нь эрсдлээ 12 бүлэгт хувааж авч үзсэн. Тэгээд хамгийн их тулгамдж байгаа асуудлууд бол сэтгэл готрол, сэтгэл түгшүүр, эрсдэл өртгөмтгий байдал, согтууруулгандаа хэрэглэх байдал гэх мэт явж байна. Тэгээд ерөнхийдөө манай судалгаанд 12 бүлгээ бүгдэн дээр нь ер нь яг энэ эрсдэл үсгээд яг юу нөлөөдөд байгаа юм бэ? Ямар хүчин зүйл нөлөөдөд байгаа бэ гэдгийг тусгасан байна. Одоо жишээлбэл бидний хамгийн түгээмэл мэддгээр сэтгэл готрол, сэтгэл түгших гэдэг байгаа тийм. Энэ дээр судалгаан дээр үр дүн нь ямар гарсан бэ? За эдгээр хүүхдүүд ер нь жишээлбэл хэрэг сэтгэл готролтой байна те. Одоо шалтгаан нь ер нь юу байна вэ? За сэтгэл готрлын хувьд ерөнхийдөө манай судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 57% нь сэтгэл готрлын шинж илэрдэг гэх юм уу. Ерөнхийдөө яг сэтгэл готролтой гэж бол онцлохгүй, ер нь хэлэхгүй. Гэтэ ерөнхийдөө сэтгэл готрлын шинж тэмдгэл илрээд байна гэж гарч ирсэн. 56% нь болохоор төвшүүрийн шинж тэмдэг илэрч байна гэдэг үр дүн гарсан байна. Энэ байдал ер нь яг одоо жишээлбэл юу илүүтэй нөлөөлж байна вэ? За эднэрт бол хамгийн ихэр нөлөөлж байгаа, хамгийн хүчтэй нөлөөлж байгаа зүйл бол хүүхдийн өөрсдөө харах, өөрийнх нь онцлог гэх юм уу, өөрийгөө харах байдал. Өөрийгөө харах байдал гэдэг нь жоохон дэлгэрүүлээд тайлбарлавал тийм. Энэ нь ерөнхийдөө эсрэгөөр нөлөөлөхдөө энэ нь хүүхдүүд гадаад үзмжээ их голдог. Тэгээд бас гэр бүл, анги нөхөд, найз нөхдөд хувьд би үнцэнтэй хүн биш гэж харах ч юм уу. Ер нь тиймэрхүү тийм хүчин зүйлүүд нөлөөлж байна гэсэн юм тийм. Одоо жишээлбэл судалгаан дээр харж байхад хоолноос татгалзах одоо ийм шинж тэмдгүүд ерөөхдөө ажиглагдаж байна гэсэн ийм нэг юм бүлэг баг шүү гэсэн. Тэгэхээр хоолноос татгалзах гэдгийг эмгэг гэж үзэх үү тэгээ яг юуг тодорхойлох вэ? Хойлоо жишээлбэл яг энэ сэдв дээр жоохон задлаад ярих юм бол. За хоолноос татгалзах дээр бол ерөнхийдөө октод илүү давмгай ажиглагдсан. Хоолноос татгалзах эмгэг гэж бол байдаг. Энэ маань юу вэ гэхээр ерөнхий шинж тэмдэг нь бол хоол идээгүй байхдаа ходоод хоосон байхдаа тайвширдаг, юм идчихээр гимшдэг, хаяа бөөлждөг, тий өөрийнхөө жин хүлийн зөвшөөрдөггүй. Байнга гол зорилго нь бол турах зорилготой. Ямар ч багт жинд очсон тэрэндээ сэтгэл ханаж авдаггүй. Жингээ багасгах зорилготой. Тийм ерөөхдөө энэ бол ер нь яагаад
сэтгэл зүйн энэ зүйлүүд яагаад эмэг болдог вэ гэхээр энгийн үйл ажиллагаа нөлөөлөд ирээд энгийн амьдралд оролцож чадахгүй болоод ирэхээр ерөнхийдөө эмгэг болчдөг. Жингээ хасах ч юм уу те ерөнхийдөө багасгамаар байна гэж хүсэх бол орчин үед бол баг энгийн болсон гэж хэлж болно. Зүгээр жингээ хасныхын төлөө тэр хүнийг бол эмэгтэй гэж бол хэлэхгүй. Жингээ хасахын төлөө янз бүрийн буруу одоо үйлдэл хийх ч юм уу те ийм тан хэрэглэх хоол олон онгоор хасах ч юм уу бөөлжих гэх мэт энэ нь ингээ бүр дадал болчих юм бол ингээ болдог ингээд зүгээр хоол идчихэнгүүд тэргээ төвчж чаддгүй ч юм уу те ингээд энгийн үед энгийн амьдралд ингээд байж чадахгүй болоод ирэхээр энэ мань эмгэг болчихж байгаа. Одоо шилбэл хоолноос татгалзах эмгийн хувьд бид нэр зүгээр л хоолны дэглэм ч юм уу тиймэрхүү асуудлын талаар мэддэг болохоос ш яг эмгэг гэдэг нарийн ойлголт бол өсвөр насныханд бас ховор олоо гэж бодож байна л да. Тэгэхээр яг ийм эмгэгтэй болсноо жишээлбэл яаж мэдэх вэ? Тэг яаж зайлсхийх вэ те? Ер нь бол ингээд байнгын бодол гэх юм уу? Ер нь байнга л жингээ боддог, юу ч бодсон. Гол зорилго нь ер нь жингээ хасъя, туръя. Жингээ хассан ч хүссэн жиндээ очсон ч гэсэн тэрэндээ сэтгэл ханамжгүй байх. Хоол идээд тэрэндээ сэтгэл ханамжгүй байх, эзэндээ гиншээд байх. Одоо жишээлбэл яг өсвөр насны хүүхдүүд ялангуяа охтуудад энэ төрлийн эмгийн шинж тэмдгүүд нь илэрч ийн гэдгсэн шүү дээ. Тэгэхээр тийшээ одоо яг тийм байдалд хүрэхэд нөлөөлж байгаа хүчин зүйлс нь юу байна? За энд бол түрүүний хэлсэн чинь өөрийгөө харах байдал, үнц гадаад үзмжлэндээ сэтгэл ханамжгүй байдал бол хамгийн хүчтэйгээр нөлөөлж байгаа. Үүнээс гадна нэг хүчтэйгээр орж ирж байгаа юм сургуулийн сэтгэл ханамж, сургууль үе тэнгийнхний хүчин зүйл болоод ирж байгаа. Энэ нь юу вэ гэхээр сургуультай сэтгэл ханамжгүй үе тэнгийнхний дээрлэхин л дүртдэг. Үе тэнгийнхний даган дуурайлтанд орчдөг гэх юм уу те. Эдгээр хүчин зүйл нь хоолноос татгалзахад хүчтэй нөлөөлж байна. Ерөнхийдөө нэг дуурайгаад байна гэж хэлж болно. Одоо яг битүүрийн яриаг сонсож байгаа өсвөр насны охтуудад тэ хэрвээ ийм байдалд орсон байгаа бол яаж тэндээсээ өөрийгөө одоо ийм байдалд орсноо хүлээн зөвшөөрөөд гарах юм бэ те? Тэр талаар нь бас зөвлөгөө мэдээлэл өгөл. Ерөнхийдөө бол нэгт бол өөрийгөө хүлээн зөвшөөрөх нь бол хамгийн чухал. Хүнтэй харьцуулахгүй байх хэрэгтэй. Тэр бол нэг гол юм. Одоо нөгөө өөрийнхөө хүлээн зөвшөөрөх одоо өөрийгөө харах гэдгсэн шүү дээ. Тэрэн дээр бас нэг чухал юм нь юу гэхээр нэг гоё сайхан хүмүүс харсан сэтгүүл хараад өөртөө гомддог ч юм уу өөрийгөө голдог гэж хариулсан охтууд ерөнхийдөө их байсан. Тэгэхээр өөрийгөө бол бусдтай харьцуулахгүй байх нь нэгт бол хамгийн чухал байгаа даа. Тийм. Хоёрт бас юм сайн уншиж судлах хэрэгтэй. Ерөнхийдөө ер нь зөв эрүүл жинтэй байх нь ер нь яг ямар ашиг тустай. Бүр ингээд амар жингээ хасчингууд өөрт ямар муу талтай гэдгээ ер нь мэдвэл зүгээр. Нэгэн бодлоо да одоо тэр нөгөө нэг судалгаанд хариулсан охтуудаас яг нь хоолноос татгалзах эмийг нь хүндэрсэн ч юм уу тийм юм ер нь ажиглагдсан уу? Бүр айхтар бол байхгүй. Гэтэл манай судалгаар бол 43% нь бол охтуудын 43% нь ер нь бол хоолноос татгалзах шинж тэмдгүүд үе гардаг, ажиглагддаг гэсэн. Тэгэхээр байнгын хүн бол маш ховор. Гэтэл ер нь бас эрсдэлтэй байна л гэсэн тохио биш үү? Тийм. За дараагийн нэг анхаармаар сэдв нь өөрийгөө гэмтэх гэсэн бас нэг бүлэг байсан тий. Тэрэн дээр ер нь ямар үр дүнгууд гарсан бэ? За өөрийгөө гэмтэх энэ дээр бол охтын хувьд бол 12% нь өөрийгөө гэмтэх хандлагатай шинж тэмдэгтэй гэж гарч ирсэн. Ер нь өөрийгөө гэмтэх нь бидний авсан өөрийгөө гэмтэх нь бол ер нь амиа хорлох, зориггүй өөрийгөө гэмтэх, ихэнх өөрийгөө гэмтэх үйлдэл бол харилцаанаас үүдэлтэй байдаг. Ерөнхийдөө харилцаа нь сөрөг зүйлсээ ер нь тайвшрах, ер нь дадал болчдөг гэх юм уу да. Анх бол ингэж тайвшрах гэж сөрөг зүйлээ мартах гэж ч юм уу өөрийгөө гэмтэж эхлээд энэ давтамж болоод ер нь дадал болчдөг. Тийм манай судалгаар бол яг энэ ерөнхийдөө олон улсын батлагдсан гэж хэлж болно. Эцэг эхийн уур амьсгал, сөрөг уур амьсгал, гэр бүлийн сөрөг уур амьсгал, эцэг эхийн биеийн хүчирхийлэл
гэмт нь ерөнхийдөө өөрийгөө гэмтээхэд хүчтэй нөлөөлж исэн. Үүнээс гадна мань түрүүний хэлсэнчлэн сургууль үеийнхний харилцаа хүчтэй нөлөөлж исэн. Өөрийгөө гэмтээхэд. Хэр ер нь одоо жишээл ноцтой хэмжээнд байна гэж үзэх вэ? Маань судалгаар бол ер нь өөрийгөө гэмтэх хандлагатай хүмүүс бол ер нь нэлийн гэмтэх хандлагатай хүмүүс 4-өөс 8.1% хүртэл байна гэсэн үг. Ерөнхийдөө тэгэхээр 1600 гаруй хүмүүс оролцсон гэхээр ерөнхийдөө 130-40 гэсэн үг тийм. Одоо шилбэл хэрвээ яг энэ өөрийгөө гэмтэх хандлага хүндрэх юм бол тухайн хүүхдтэй ямар эрсдэлтэй юм те. Тэгээд яг ийм үйлдэл хийж байгаа өөрөө ер нь тэндээсээ ингээд нөгөө өөрийгөө гаднаас нь хараад одоо болох хэр амрах юм бол те яаж гарч чадах уу яах вэ те. Энэ л гарч ер нь боломжтой. Ер нь манай эрсдлүүд бол бүгдээрээ зөв арга хэмжээ авах юм бол бүгдээрээ сэргийлэх болон гарах боломжтой. Өөрийгөө гэмтээдэг хүүхдүүд ихэнхдээ бол айгуу аав ээжтэй харагдахгүй ч юм уу нууц газруудаар гэмтэх хандлагатай байдаг. Гэтээ ихэнх тохиолдол бол ингээд яваандаа гэтэл энэ би яваандаа идэх зүйл бол гэж хэлэхгүй л дээ. Энэ л маш буруу зүйл. Гэтээ энийг яваандаа өөрийгөө ингээд ажиглаад ирэхээр тэрэнд дургу болж эхэлдэг гэсэн жишээнүүд хэд хэд байдаг. Гэтээ энэ бол дийлэх тохиолддог. Ерөнхийдөө өөрийгөө амар их гэмтээдэг гэмтэх хандлагатай бол мэрэгжилтэн хүний зөвлөгөө тусламж авах хэрэгтэй. За судалгааны хувьд аваад үзээд илүү охтуудтай одоо холбоотой онцлог үр дүнгууд ер нь юу байсан бэ? Тэр талаар та хаваалцаач. За охтуудтай холбоотой онцлог үр дүн гэх юм бол дотгошоогоо чиглэсэн эрсдлүүдэд охтууд дийлэхтэй өртдөг. Жишээлбэл сэтгэл готрал, сэтгэл түгшүүр, хоолноос татгалзах, өөрийгөө гэмтэх гэх мэтэл дотгошоогоо буюу өөртөө чиглэлнөөр чиглэсэн. Хөвгүүдийн хувьд бол илүү гадагшаа чиглэсэн төрөмгийн зан авир нийгмийн эсрэг тийм тамхи гэдэг ч юм уу тиймэрхүү эрсдлүүд. Тэгэхээр охтын хувьд ил гаргаад байхгүй. Гэтэ их дотгошоогоо эрсдлүүдэд өртөд байна. Одоо тухайн өртөж байгаа эрсдлээсээ гарах тийм үйлчлэгийг ер нь хэрэг хийдэг бол тэгээд тусламж нэг авах сургуудаа ер нь өсвөр насныхан маань мэдж байгаа болов яаж байгаа бол. Одоо охтуудын хувьд шийдвэл яагаад илүү ер нь юм дотгошоо чиглэсэн те эрсдлүүдэд илүү автаж байна вэ? Хөвгүүдтэй харьцуулахад ялгаа нь ер нь юу байна? Энэ л ер нь илүү нэг тийм эмхтэй өмжих юм уу хүмүүс нь онцлог гэх юм тэндээ. Одоо бүр нэг айхтар ил гаргаад байхгүй гэх юм уу илүү нэг юмд буруутгах гимших ч юм уу тиймэрхүү байх юм бол бас тийм буруутгаад байхгүй өөртөө их хүлээж авдаг. Тийм болохоор ерөнхийдөө илүү татгшаа юм руу илүү ингээд төрүүлж орчих гээд байдаг. Одоо нэг юм юу гэсэн штэ архин дондох одоо энэ нөгөө зан үйлтэй болж байгаа хүүхдүүдийн хувьд аваад үзэхэр бас охтууд жоохон давмгай байна гэсэн нэг тийм үр дүн байсан би бодлоосон юм байна. Зөв. Яг архин дондох бичлэлээр архины хэрэглээ. Тийм. Одоо архи тамхины хэрэглээг аль алийг судлахад эрэгтэй хүүхдүүд тамхины илүү хэрэглээ арай өндөр байсан бол манай судалгаар бол нөгөө талаараа согтууруулах ундааны хэрэглээ хүүхдүүд чүт илүү ажиллагдсан байна. Үүнийг ч одоо анзаарах юм бол жишээ нь тамхи бол өөрт хортой ч гэсэн бас хажууд байгаа хүнд ч гэсэн хортой. Охтуудын хувьд бол тамхиг бол нэг таашаадаггүй тэр талаараа. Одоо ер нь яг энэ сэтгэл зүйтэй холбоотой энэ эрсдлүүд учраад байгаа тохиолдолд хүүхдүүд маань яаж тэндээсээ гарах хэрэгтэй юм бэ те. Тэгээд ерөнхийд нь ингээд энэ судалгаагаа аваад үзэхэд яг өсвөр насныхан тулгамдж байгаа энэ асуудлуудад яг ингээд том зургаараа бүх асуудлуудад юу хамгийн их нөлөөлж байна. Тэгээд юу багасвал эрсдэл арай ингээд буурахаар харагдаж байна те. Түрүүний хэлсэнчлэн одоо энэ дотгошоогоо чиглэсэн энэ эрсдлүүдэд бол хамгийн хүчтэй нөлөөлөд байгаа юмнууд нь болохоор өөрийгөө харах байдал тэгээд сургуулийн сэтгэл ханамж гэх юм уу тийм сургууль үеийнхний байдал тэгээд эцэг эхийн уур амьсгал эцэг эхтэй харилцаа энэ гурал аягүй хүчтэй нөлөөлж орж ирж байгаа. Тэгэхээр энэ гурал аль алин дээр нь бол арга хэмжээ авах хэрэгтэй. Одоо зөвхөн охтын хувьд ч юм уу тийм өөрийнхөө хувьд бол
нэгт бол сайн унтж амрах хэрэгтэй. Зөв цагтаа унтаа, зөв цагтаа сэр. Энэ бол амар энгийн сонсогдчих магадгүй гэтээ яг ингээд дадал болгоо сургачих юм бол маш хүчтэй нөлөөлж чаддаг нэг зүйл. Үүний дараагаар бол түрүүний хэлсэн зөв эрүүл хоолттой зөв цагтаа иддэг гэж юм уу те. Зөв хоолоо иддэг. Зарим хүмүүс болохоор нөгөө нийтгүй байж байгаа л нэг амар идчихдэг тийм тохиолдол байдаг шүү дээ тий. Тэр бол нэг талаараа бас буруу. Ерөөдөө яг тогтмол таталтай байх хэрэгтэй. Уурт бол бас байнгын дасгал хөдөлгөөн нэгт их чухал. Үүнд бол ингээл заавал дасгал хийх хэрэгтэй гэл амар өөрөө хүчлээд авах шаардлагагүй. Ер нь хөдөлжилээвэл дуртай юм хийж болно. Бүжгэлт юм уу тий. Заавал фитнес очиод байх албагүй. Зөөр машингийн зөөр 2 бодол ч юм уу 3 бодол алхах ч юм уу тий. Тийм хоорондоо ярилцаад алхах ч болно. Тэрний одоо ярилцаад гэсэн шиг октод бол энэ бас айгүй чухал нөлөөлдөг юм юу гэхлээр эрэгтэй хүмүүсийг бодвол октод нэг нэгэндээ ярих нь илүү амархан байдаг гэх юм уу. Нэг нэгэндээ нээлттэй байдал. Тэгэхээр асуудал үүсээд хэцүү байгаад ах юм бол өөртөө ингэж нуугаад авахгүй дотны хэл хүндээ тий дотны хэлж чадах хүндээ итгэж байгаа хүндээ ер нь асуудлаа хэлэх хэрэгтэй. Заавал ээж аав гэд бас ээж аваад илэрээ гэд тэгэхээр бас тулгач ч юм уу тэгэхээр яг итгэдэг хүндээ бол хэлээд тэгээд ингээд тасгаад явах хэрэгтэй. Энгийн мөртлөө бас айгүй нөлөөлөх үзэн одоо хөгдөнтэй арга гэсэн үг байна шүү дээ. Тэгээд одоо нэг төвшөр хийнэ гэдгсэн. Тэгээд төвшөрийн үед бол бас нэг амар энгийн хэрнээ хүмүүс нэг тийм дадал болгоч хэрэгтэй ч юм уу хүмүүс барыг тоодоггүй ч юм нэг арга гэмэл ингээд тайвшраад зөв нэг сайхан урт амьсгаа аваад нэг 3-4 удаа юм урт амьсгалын дасгал хийчихээр ер нь ингээд төвшөр багасдаг. Тэгэхээр асуудлын шийдлүүд дандаа тийм сэтгэл зүйн ч юм уу нэг тийм хүнд биш те энгийн зүйлүүд бас байж болох юм шүү дээ. Тий. Тэгээд одоо түрүүний хэлсэнчлэн өөрийгөө харах үндэсэг, сургуулийн харилцаа, гэр бүлийн харилцаа энэ төр маань өөрөө эерэг болж чадах юм бол эргээгээд энэ маань хамгаалж чаддаг зүйл болж байгаа. Өөрөө харах үндэсгийг эерэг болгоод өөртөө аль болох сэтгэл хангалуун болоод тэгээд сургуулийн сэтгэл хангалуун дэвшүүлэх гэр бүлийн харилцаагаа сайжруулах гэх мэт бол энэ буцаагаад сэтгэл зүйн эрсдлээс хамгаалдаг. За тэгэхээр хоёулаа подкастаа ер нь энэ төрөд өндөрлөө. Тэгээд бидний урилгыг хүлээж аваад бас октодод зориулсан ер нь сэтгэл зүгөө ойлгох тэгээд нийт одоо Монгол улсад ер нь өсвөр насныхан чи ямар хөө байгаа юм сэтгэл зүйн үнэхээр хэцүү байгаа юм уу тэргээд бас олон чухал асуултуудад хариулт өгч чадсан бах гэж бодож байна. Тэгээд тань маш их баярлалаа. Баярлалаа.